60 тэрбумын Аархал. Монгол Ардын намын шударга гишүүд намын удирдлагуудынхаа илт хууль бус увайгүй үйлдэл булхайлуур хэрэг сэтэрсэнд зэвүүцэж маш ноцтой нууц баримтуудаас дэлгэж эхэллээ. 60 тэрбумын бичлэг түүнийг тойрсон дуйлан шүүган эд өрнөж буй энэ үед бас нэгэн нууц баримт ил боллоо. Ер нь Монгол Ардын намын удирдлага албан бус ил далд хамаагүй бүхэл арга хэмжээ үйл ажиллагаагаа ямар нэгэн хэлбэрээр баримтжуулан архивлдаг хачин зуршилтай. Магадгүй хожим минь холбогдох этгээдүүдийг барьцаалах, сүрдүүлэхэд тустай байдаг үз. Ямар ч тач Монгол Ардын намын энэ хачин зуршил өөрсдөд нь гай дуудсаар байна. Аархал 1 буюу тэд үнэхээр зоригтой байна. 2016 оны улсын хурлын сонгуулийн дараа шинэ жилийн үе Их Тэнгэрийн аман дахь улсын хурлын дарга инх болдын өргөө. Та яг одоо Монгол Ардын намынхны өөрсдөө бичиж баримтжуулсан дүрснээс харж байна. 60 тэрбумын дуйланд бичлэгнээс ялгаатай нь энэ нь дуу дүрс бүхий өндөр чанарын бичлэг төдийгүй хамгийн гол нь сонгуулийн дараа буюу Монгол Ардын намын төлөвлөгөө биелж үнэмлэхгүй олонх хэмжээлшгүй эрх мэдэлтэй болсны дараах бичлэг. 2016 оны улсын хурлын сонгуулийн дараа буюу шинэ жилийн үеэр Монгол Ардын намын дарга инх болд ялалт байгууллагт нь хүчин зүтгэсэн голлох эрхмүүдийг гэртээ урьж баяраа тэмдэглэв. Уг нь ойр дотны хүмүүсээ цуглуулад хамт он гаргах бол дарга зэрэг гэлтгүй байдаг л үзэгдэл. Гэхдээ инх болдын тансаг үдшилэг өргөдсөн зочдоороо бусдаас ялгарна. Зочд нь дандаа төрийн өндөр албан тушаалтнууд тэр дундаа бүр Монгол улсын сонгуулийг удирдан зохион байгуулдаг байгууллагын удирдлага байгаа нь ихээхэн сэжиг төрүүлнэ. Энд сонгуулийн ерөнхий орооны нарийн бичгийн дарга болд сайхан ирчихсэн хүндтэй зочдын тэргүүн игнэнд заларсан байгааг та бүхэн харж байна. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга бол дээрээсээ шууд 2 дахь хүн буюу хамаг нарийн үйл ажиллагааг хариуцдаг чухал албан тушаал болохыг албаны сайтаас нь харж болно. Тэгвэл уг үдшилгэний үеэр болд сайхны инх бол даргатай инээлдэж ханиалдан өрнүүлэх яриа анхаарал татна. Сарна гэж одоо 65% ялцсан юм. Бүхэн юм. Нөгөөдөл нь барьцах болоо гэж бодлоо. Сонгууль ороо. Яагаад үстэй гэж сонгууль ороо. Я тамаа ингээд үчигтэй. Өсөцгсээ ингээд зарцлуугийн явцсан. Ардын хамгаалалт танаа дарга нэг шууд авахгүй. Өнгөц сонсвол зүгээр инээдэм наргаа мэт энэ ярианы цаад утгыг ухаж тайлбаас маш ноцтой агуулга гарч ирнэ. Энэхүү ярианы жинхэнэ санаа нь сонгуулийн ерөнхий хороо Монгол Ардын намтай хуйлдаж нийлчгээд инх болдын даалгавраар сонгуулийн үйл явцад нөлөөлж сонгуул лойвэрдэн ялалт авчирсан үнэлж баршгүй гавайтай тул шагнуулах хэрэгтэй гэсэн үг болж таарч байна. Өсөцгсээ ингээд зарцлуугийн явцсан. Ардын хамгаалалт танаа дарга нэг шууд авахгүй. Энэ бол илт хууль бус маш ноцтой үйлдэлийн бас нэгэн хөдөлшгүй баримт яа харахгүй мөн. Зочид дунд Монголын хууль хүчний байгууллагуудын удирдлагууд ч мөн ирсэн байгаа нь сэжиг төрүүлнэ. Тухайлбал авилгатай тэмцэх газрын дарга инх жаргал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадын генерал Амгаланбаяр, цагдаагийн ерөнхий газрын даргаасан одоогийн хууль сахиулахын их сургуулийн захирал Баатар Жав, эрүүл мэндийн шалтгаантай тэтгэвртэй гарах хүсэлтэй байна хэмээн гоншигнон байж чөлөөлөгдсөн хэрнээ удалгүй тагнуулын ерөнхий газрын тэргийн тагнуулын газрын дарга болчихсон яваа авилгатай тэмцэх газрын даргаасан гам болтнаар байна. Мөн саяхан албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хонхрол учруулсан хэрэгээр шүүхээс ялавч байсан нөхдүүд ч гавьяа байгуулсан мэт тэргүүн зочдын дунд массаж суух юм. 2.1 жилийн ялавч удалгүй тэнцэнгээр судлагдсан хотын өмнөх мэр Батбаяр гин буруутай тогтоогдсон ч өршөөлийн хууль гихчээр ял завшсан бэлэгт маналж явагдсан ялтангууд юунд ингэтлээ хөндлүүлж байлуул цайлуулан суун бай. Генерал тамхи. Чиний сайн гарсан. 2016 оны сонгуулийг хэрхэн лойрдох тухай төлөвлөгөөгөө ярьж суухдаа сандуй инх бол даргаас хуулийн хамгаалалт хүсээд байсны учиг тайлагдах шиг болов. Бохор жихэн сонгуулийн бүгдийн одоо бүхэл арга байсан. За багийн аяг байж хуулийн хамгаалалт энэ бол хамгийн хэцүү байна. Яг манай хүмүүс яг одоо хүн том юм одоо хүндэж эхэлнэ.
тэр үед бас бидний бас хууль байгууллагын хамгаалалт бас хэрэгтэй. Түүнээс хамгаалалтаа гоо бидээс зөрөгтэй юм байна тийм. Асуудлаас айхгүй аймаггүй. Одоо тэр айсан багс. Хандууч ер нь Монголоос хашаа хамарчаад байгаа шүү дээ. Тэд нэгэнтээ хууль хүчний хамгаалтанд бүрэн утгаараа оржээ. Зоригтой байхаас ч яах вэ? Хондоо даргын Батбаяр даргын доор сууж байгаа. Эрэгтэйчүүд нэр нь дээрээ суугаад эмэгтэйчүүд нь тэгээд ингээд суучих уу? Ха? Наана нэг үлдээш. Амгалан баярт нэг үлдээд байгаа хэрэгтэй. За сууцгаач. Архал 2. Тэр үнэхээр яртай байна. 2017 оны цагаан сарын үе. Монгол Ардын намын дарга, улсын хурлын дарга инх болд 2016 оны ялалтанда архаж дууссангүй. Тэрээр бараа болгоцтын хамтаар хэрэг болгон хөдөө орон нутгийн хөгшчүүдийн гэрээр орж үнэтэй чамин бэлгэсэлт их хэмжээний мөнгө барин золгов. Мөнгө гэдэг нь түүний хувьд төгрөг биш ажээ. $100 дэвсгэртээр настан нэг бүртээ золгож буйг та харж байна. Насаараа төрд ажилласан одоо ч төсвийн цалингаас өөр орлогогүй гих хүн болохыг санах хэрэгтэй. Тэр чухам хэний мөнгөөр ийм баярхаж явна вэ? Энд нэг анхаарал татах хэрхэн байгаа нь нөгөө л газрын 8 болгонтой нэр холбогддог инх болтын сайн дүү Монгурааны Наранхүү. Хятадын өдөрт $800-2,000 гадаад аялж болчихлоо. Өнөөдөр энэ хятадууд эдрэг чөлөөтэй оруулж ирэх хэрэгтэй. Эндээс харахад Наранхүү үнэмлэхүй ялалт байгуулж хэмжээлшгүй эрх мэдэл заларсан Монгол Ардын намын дарга инх бол тахтагаа ямар нэгэн ахисан төвшний бизнес хийхээр Хятадаас ирсэн найз нараа танилцуулж байгаа бололтой. Улдаас манай хоёр бас найз. Та хэлдэг нөө. Монгол хүн тий Монгол. Тэр бас Монгол. Хачирхалтай нь илт Хятад хүмүүсийг яагаад ч юм энэ нь Монгол, тэр нь Хятад хэмээн ялган танилцуулж байх юм. Монгол Хятадаа бид ялгахтайгаа л баймаар. За яах вэ? Монгол төрийн түшээ мөнгөтэй бяртаал байгаа биз. Цагаан сарын золголт хийгээл үз гэж бодъё. Гэтэл чухам яагаад заавал үндэсний баяр ёслолоор Хятад хүмүүстэй золгоод явааг ойлгоход бэр. Ямар тач тэр үнэхээр бяртай байна. Засгийн газар шийдвэр гаргаж Дүнжингар уралдаан зохион байгуулж улсын ерөнхийлөгч зарлиг уулгаж Архал 3. Тэр үнэхээр баян байна. Инх болдын архал үүгээр дууссангүй. Бярн намтагдаж архаж омогсондоо бачуурч ядсан инх болд бараа болгоцтын хамтаар арабын баян тансаг орнуудаар сэлгүүцэж хаад ноёдуудтай буу хаалж эхлэв. Түүний энэ айлчлал гихүүгээр халахвчилсан тансаглал нь үнэн хэрэгтээ ямар ч зориггүй хий дэмий сэлгүүцэж зугаатсан явдал болохыг та харж байна. Энэ үеэр инх болд Катар, Кувейт, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират гээд Арабын хамгийн баян тансаг улсуудын хэмжээлшгүй эрхт шяхуудтай бүгднтэй нь уулзаж дээд зэрэглэлийн тансаг үдшилэг хүлээн авалтуудаар хисч тансаг идэ зоог барьж адуу мал хурдан морь явсаар усан парк үзэж араб үндэсний хувцас өмсчгөөд сэлэм эргүүлж дэмирсээр ямар ч үр дүн гэрээ хэлцэлгүй буцаж ирсэн. Энэ үйлдэлээрээ инх болд чухам юу харуулах гээд байна вэ? Өөрийгөө одоо арабын баян шяхуудтай бүх талаараа энэ зэрэгцэх хэмжээний шях болсон гэх гээд байна уу? Тэр үнэхээр баян байна. Инхүү ямар аргаар олж авсан одоо ч маргаантай байгаа ялалтанда инх болд үнэхээр архаж явна. Үүгээр ч зогсохгүй. Одоо ерөнхийлөгч болохоор санаархаж явна. Энэ сонгуулийн үеэрч тэрээр багтаж ядан архаж, баярхаж, бярдаж явааг нь харахаар үнэхээр ч инх бол дарга маань арабын шейхын зиндаанд хүрчээ гэж үнэмшгээр байна. Их тэнгэрийн аманд эрх мэдэлтнүүд ялалтаа багтан тэмдэглэх үеэр инх болд 10 саяын үнэтэй тансаг ориглуун дарс задлан ерөөл тавьсан. Энэ жилийн одоо ориглуун дарс барьж жинхэнэ шинэ жилийн мэндийг дахин дэвшүүлье. Харин тэдний тавьсан ерөөл монголчууд бидэнд хараал болон бууж байгааг болж өнгөрсөн өрнөж буй үйл явдлууд бэлгнээ харуулна. Эцэст нь баримт бүрийг эвлүүлэг хэмээн гүжирддэг Монгол Ардын намын удирдлагуудаас асуух асуулт байна. Баримт гэж та нарын хаар яг юу хэлэх вэ? Бичиг цаас дэлгэхээр Photoshop, гарцаа байхгүй дуу бичлэг үзүүлэхээр эвлүүлэг гин. Тэгвэл яа харахгүй дуу дүрстэйгээ байгаа энэ бичлэг яг юу болж таарах вэ?
Танаа дараагүй нэг шууд авахгүй. Баримт гэдэг үгний утгыг алдуултал гүрийж ард иргэдийг тэнэгмэт басимжлаад бүхэл сувгаар тарих угаан балбаж байгаа та нар үнэхээр бяртаа байна. Гэхдээ Монголын ард түмэн илүү хүчтэй гэдгийг санах тун. Ичгүр санжуургүй шунлан тулан болсон ноёдын бусрамг үйлдэлд өөл хүчний байгууллагууд хариуцлага тооцох нь бүхэл өөрсдөө нэг хэсэг нь болчихсон байгааг бид харлаа. Одоо бидэнд ганц л арга үлдсэн. Тэртээ 1945 онд монголчууд бүх нийтээрээ нэгдэн нягтарч усгаар тогтнолоо 98% санал нэгтэйгээр баталгаажуулж байсантай адил сонголт нэгэнт тулж иржээ. Балагт ноёдын хараалаас ангижирч Монголын ард түмэн ялах цаг нь болсон.